Танилцъя, Батбаш. Хаанахаар байх юм. Америкаар байх ингэж өгдөө шүү дээ. За, монголоор барья. Монголчууд нэг сайхан намарч гар мар барьдаггүй байсан баха. Сайхан намарч чинь. Сайхан намарч чинь нөө. Ор. Өөрийгөө танилцуулаач. Сэрэглэн багт ойргийн жагричин болоо өстө хүн болго ойлгоно гэсэн. Өглөө 6 цагт хөдөлгөөн эхлэхээр хүмүүс цэцэрлэгт юу өр хөвгтөө хөргөж өгдөг. Тэгэл хөдөлгөөн эхлэх хөдөлгөөн өгдөө шүү дээ. Хаанаас? Урчин. Цороонд ойлгоно үстэй ард юм цороо гэдгийг Аль авд юм чи? Энэ мэддэг таньдаг газраас авна шүү дээ. Дали мали ярмаг марагт чонохгүй шүү дээ. Энэ хаваараа төрж өссөн газраараа хажуу айл байлаа таньдаг. За энэ яг хөрхи ядарч явна гэд хөгдгөө газраас авна шүү дээ. Би хоёр яд өссөн шүү дээ. Манай доотлын айл содонд орж байгаа. За. Хөдөлмөрийн дээл сургуулийн захирал. Хажуу талаа орсон Санжин Баяргаа байлаа. Мэднэстэй тэрийг. Ингэж яваад удаж чинь хэдэн жил болж байна? Завсралдахтай завсралгахгүй нэг 10 хэдэн жил явж байгаа. Дунд нь 2-3 жил ажил хийж клипэн тоглоно. Сайн үний дүрд орж. Нутуу саанах. Ховдын манхан. Эмээ өгөөрөө шүү. Манган занган чи 2-3 удаа очиж үзсэн. Хотод төрж өссөн. Улаанбаатар коллеж 10 жил, Эрдэнэтийн Орос 19 дугаар сургууль, Москвагийн Баумны нэрмжит техникийн их сургууль, Savannah Tech Technical University, you know what I mean? Англи хэл үнэхээр гоё юм тий. Ямар ч дуудал Яг гаш өрөвтэй конов гарах гэдэг. I used to graduate at the Moscow State University. I was born in UB City. Shit like that. За болох уу? За болох юм. Хүмүүс юу дуудлага сонсоод мэдэн штэ хилтэй юу хэлгүй юу гэж. Итгэхгүй бол Facebook дээр биний дипломыг харж болно. Фотос дотор байгаа. Энэ бас нэг хотлаа PPD-с нөхөр гэж битээ бодоорой. Миний Натратар батлуулсан хуулбар яг өөрийнхөө зураг мураг бол бүгд Facebook дээр байгаа шүү. Ийм хэл устай юм боловсролтой хөнгө явж нэхэр гайхаад байна л та. Өлсөж үзээгүй, цангаж үзээгүй бүх юм бэлэн байсан хүмүүс юм тэнэг байдаг штэ. Тэр үед годомжин 50 ундаа зарж байсан хүмүүс мундаг явж байгаа штэ. Компани удирдаад явж байгаа. Би бол өлсөж үзээгүй штэ. Хөрөгч байнга дүүрэн байдаг байсан. Сургуульд ороо гэхэд ямар сургуульд ормоор байна миний хүл гэдэг байлаа штэ. Англи хэлийг хаана гэж хэлсэн шүү. Би Мальта гэдэг газар дундхын тэнгист Мальта гэж улс байт юм аа. Тэнд курст суужсэн. Орос 10 жилд та нарын радиогоо үздэг шиг бага ангиуд дуусаад 3 дугаар ангийн дараа англи уу, франц уу, герман уу гэж явдаг байсан. Тэгээ би англи хэл сонгож байсан. Яг хөө energy resources call handling and preparation plant гэж байдгийг, баяжуулах үйлдвэр гэж байдгийг. Тэрний хангамж дээр байсан, алтаа өдрийн хангамж дээр байсан, QJX-ийн хангамж дээр байсан. Тиймэрхүү байна да. Худлаа хэрэг үз. Ашигт үзэхгүй одоо уцтаад. Сэргэлээ ажиллажсэн үү гэдэг. Хэдэн онод ажиллаж? 2003 онд төгсч ирээд номонд байж байгаад Эрдэнэтийн импорт менежер байлаа шүү дээ би. Тэгээ уул уурхаараа ороод уул уурхад нэг 5 жил ажилласан. Эцгээс хэдэлээ? Дөрүлээ. Ах トゥ нөр наагур. Дүүнэр Америкт нэг нь байна. Монголд нэг дүү маань байгаа. Канадад нэг дүү маань байгаа. Эхнэр хүүхэд байна. Эхнэр дүү байгаа. Зовоосоор аваад Канада руу цагаачлсан. Эхнэр хүүхэд нь цагаачлсан. Бач гэр бүлээ гомдосоо. Юугаш тутаагаагүй наа. Тэр хүүхнийг явж байгаа мэдж байгаа юм. Мэдж байгаа бүгд мэдж байгаа шүү дээ. Мэдээлэл бол ерөөсөө манайх чи ерөөсөө юу шүү дээ. Интернет цаашаа шүү дээ. Годомжинд машинаар харахад л машины цонхоор харахад л тэр дороо мэдээлэл цацагдана үстэй. Тэрс тэр бомб хүнтэй газар нутагт дээр юу яаж хов зөөж байгаа биш. Юу ах втэй мэдээлэл. Хэдэн хүүхдээ? Амин ганц хүүтэй. Хэднээс та? Миний эхнэр төрөлтөө юу өгөөд харуулт өгөөд. Тэгээд энэ тайланд ингэж хэлмээр байна. 3 дугаар эмнэлгийн хайруулаа гэж тархины мэс заслын ерөнхий эмчийн хүүхэд Хусаян Костя эмчид баярлаа гэж хэлмээр байд юм аа. Миний эхнэрийн амийг авч гарч ирсэн шүү.
Өгөхгүй байх уу гэхэд минь тархины мессажлаа нээжсэн шүү. Хүүчүүд аа болооч ийшээ хүрээд ирэх юм гэж юм Канадад. Манай хүү юу мэддэг юм бэ? PlayStation тоглож байгаа. Юу болооч мэдчихгүй байгаа шүү дээ. Энэ амьдралыг угаасаа сүүлийн үеийн хүмүүс төсөөлөгчгүй шүү дээ. Юу үүрцээ явж байгаа надад өгч байгаа бол гэж тийм лааз базаж байна. Архиух юм сайхан. За мэдхгүй дээ вэч нөгөө баян сатгалан өссөн болохоор ядуу амьдлаас тасрах гэж хэлэхгүй юм. Жаргалдаа ташуурах гэж хэлэхгүй. Яг сайн мэдхгүй байна одоо. Тэнэг юм уу да? What are you looking at, Boris? Юуг нь ардын тийм биз дээ. Манайхан яагаад ингэж та нараас ахуулаад хажуу залуу ямар машин аваад унчиж ямар тавилга аваад тавьдсан байл гэд хүний амьдрал ийм оролцоотой байдгийг бид нар ч нэг тийм хэлдэг л дээ. Гэхдээ ер нь нэг тийм оролцоотой байдаг шүү дээ. Тэр тийм машин аваад унчлаа ийм энэ бол тэр хүний л амьдрал шүү дээ. You don't give a fuck about that аахгүй юу? Чамд бол хамаагүй шүү дээ тийм биз дээ. Архиух мөнгө яаж болж байна? Годмон тэгэл хайрцаг мэрсэг тавиасан шүү дээ. Англиар бол panhandling гэдэг юм. Гуйлга гуйх гэсэн үг. Хулгай хийхгүй, худлаа ярихгүй. Лааза түүн. Шудраг гуйлга гуйна. Хүмүүсээ мөнгө өгч гин үү? Өгнө. Өдөрт хэдэн төгрөг? Нэг шлархны босглоо явлаа шүү дээ. Түнс өдөржингөө суугаад би тэдэн төгрөг олно гэсэн юм баггүй шүү дээ. Син шиллээд тушаад хэдэн төгрөг болов? Хэлэн 3800 шүү дээ. 100 аваад очно тий. Тэгэн гомбоогоо аваад очно. Хэдүүлээ юм чинь. Хайдаг хүмүүс ер нь харахаар юу гэж чинь дээрлэх чинь ер нь. Хэн? Хүмүүс Үгүй шүү дээ. айгүй юу. Ер нь тэр тал дээр манай ард түмч айгүй дажгүй шүү дээ. Согтоо үлчөөл нөгөө хорн гараагүй үлсэж үзээгүй баяалын хүүхдүүд нөгөө ушмуушл гэдэг болохоос яг нийтлэг манай ард түм бол зүгээр шүү дээ. Тэгээ санамсруу байж байгаа найзуудтайгаа таньдаг хүнтэйгээ таарч байна уу? Таарлгүй яа тий. Тэгээ юу гэж чинь? Юу гэдэг буруу араал өнгөрөө шүү дээ юу гэдэг. Буруу модуль байдیں۔ CHPP гэдэг Call Handling and Preparation Plant. Гурван модуль байдаг багхгүй юу? Эхэнд бол 2 модуль орж байгаа, сүүлд 3 модуль орсон юм. Да нэг тиймэрхүү төвхтэй 975 стоктой Хонконгийн бирж дээр гардаг юм аа. Манай Mongolian Mining Corporation гэдэг компани. Өдөрт хэдэн зуун грамм арх ууж байна? Би яг 375 ганцаар уудаг шүү дээ. Би ерөөсөө ундгүй шүү дээ. Намайг ерөөсөө унжсэн хүн бол хараагүй шүү. 370 төгрөж амар биш. Би яг 375 чи одоо аваад өгч. Би яг суурин дээр нуугаад ийшээ алхаа явчихсан. Яг нэрээ шүү. Хоол мод идчихэж ууж байгаа үстэй ч тийм шууд үлээлийн дээр ууж байгаа юм. Идэн одоо ингээ шүлэндөө ороод ширээ хийснэ гэж байдаг шүү дээ. Мэдхгүй залуучуудаа. За. Бараагүй хоол боол гэж байдаг шүү дээ. Тэр нэг юм тавиртай юмнууд байгаа шүү дээ. Тэндээс ч аваад хосч шүү дээ. Тэгээ хаана нүсэ? Хангамжийн албалахгүй да би ч хорчин шүү дээ. Тэгээд одоо хор найруулад одоо бүр хамгийн сайн амьдарч явах хэрэгтэй хүмүүс дээ. Яг ингээд Тэнцээ шахаа махаа байхгүй би ч нөгөө ажлынхаа төлөө шүү дээ. Тийм хорчин бол биш. Тэр танаа гок бокх чи тэр бумаар нийцсэн хүмүүс биш шүү дээ. Тийм биз дээ. Амар шахаа яадаг байсан биз дээ. 100,000 цаасны дугуйг саяар шахдаг байсан биз дээ. Мэднэс дээ та нар тэр амьдралыг. My dream is you know what I mean, the right will be same and the incomes will be same and the first one the rights. It's not difference between the richest, poorest people, shit like that. ангис орсолдод ямар ч айлгал өөр хэл мэдгүй. За ямар ч байсан Нижао Шима Мензи тагаа хангуумал аратаага хамгийн Монголын чөтгөрийн жишээ бол би шүү. Залуучдаа хүн алддгийг шүү. Гэтэ ахыхаа замлаар бит яваарай. Найзхаа замлаар бит яваарай. Би бол худлаа тэгээд тийм сургууль гэсэн эмээ өвөө маань тийм байсан, ээж аав маань тийм байсан гэхэд яг ясман дээр бол severe stupid нөхөр байхгүй юу? Амьдралаа ташуурцсан, ажиргалдаа ташуурцсан, өсөж үзээгүй, цангаж үзээгүй тэнэг хүний жишээ бол биш үү? Нөгөө анх ингээд зүгээр нэг манайх зөрөл харахаар шуудаа өрсөн те. Одоо үүдээ энэ хүн гэж яах бөгөөч мэл гэж ярьдаг шүү дээ. Тэгээ ингээ өөртөө чинь Хараачин байна, бөгөөч юм байна. Тийм. Хальт ингээ ярьсан чинь орсоор яриад англиар ярих нь сонирхол татахгүй юм. Тэгээд ямар хүмүүс ингэж явах юм бол гэсэн тийм зөвхөн
өөрчлөж байгаа. Тэгэхээр нэг хоёр талын ярьсан зүйлийг зөвшөөрөх нь маш гоё байна.